Австралийн аль хот олон улсын оюутнууд сурахад хамгийн тааламжтай вэ? Австрали бол дэлхийн хамгийн шилдэг сурах орчинтой орнуудын нэг бөгөөд 1 сая гаруй олон улсын оюутан жил бүр суралцдаг боловсролын экспортороо тэргүүлэгч орнуудын нэг юм. Мельбурн хот Queen's Rank-аар гадаад оюутан сурахад хамгийн тааламжтай хотуудын жагсаалтанд Австралид 1-р, дэлхийд 5-р ордог. Нийт 140 гаруй мянган олон улсын оюутантай олон соёлыг нэг дор бүрдүүлсэн энэ хот бол Австралийн боловсрол, соёлын төв юм. 2-р Сидней. Сидней бол Австралийн хамгийн том хотууд нэг бөгөөд дэлхийн шилдэг ихтэй сургуулиуд болох Сиднейн их сургууль, UNSW сургуулиудаараа алдартай. Жил болгон 100 гаруй мянган олон улсын оюутан суралцдаг бөгөөд үзэсгэлэнт далайн эргүүд олон улсад алхах карьерийн боломжуудаараа олон улсын оюутнуудыг ихээр татдаг. 3-р Brisbane. 95 мянга гаруй олон улсын оюутан энэ хотод суралцдаг бөгөөд хямд өртөгтэй, нарлаг цаг агаараараа алдартай. University of Queensland, QUT зэрэг ихтэй сургуулиудаараа алдартай. 4-р Adelaide. Adelaide нь хамгийн хямд өртөгтэй хот гэдгээрээ алдартай бөгөөд Сидней, Мельбурнээс 20% хот нь жижиг хэмжээтэй учраас нутгийн иргэд маш найрсагтул олон улсын оюутнуудад онцгой тохиромжтой хотуудын тоонд зүй ёсоор ордог. 5-р байранд Perth. Баруун Австралийн энэхүү хотод нийт 35 мянга гаруй олон улсын оюутантай үзэсгэлэнт далайн эрэг, Аз тэвд ойрхон, цагийн зөрөө байхгүй гэдгээр алдартай. Энэ хот бол сургалт, адал явдал, тайван, хямд өртгөөр амьдрах боломжтой. Австралийн бүх хотууд өөр ингэсэн өвөрмөц онцлогтой. Тиймээс дэлхийн хэмжээний боловсрал эзэмших найрсаг 50 орчинд 5 дахь удаа амьдрахыг хүсч байвал дээрх хотуудаас сонголтоо хийгээрэй.